Хүүхэд тань гинт цэцэрлэг дээр унаж бэртгэхэд эсвэл өвдөж халуурахын яг өмнөхөн ажил дээрээ сууж байсан ээжийнх нь дотор нь гинт муугарч зүрхэн дийлсэж бүр хөхөнд нь сүү ордог тухай та амьдралдаа ганц ч ихсэн удаа сонсч байсан уу? Эсвэл та өөрөө яг ийм зүйлийг мэдэрч байсан уу? За сайн байцгаана уу? Өрөөнд тэнгэр подкастын ээлж дугаар хэлж байна. За та бүхэнтэйгээ ташууруулаач нь мэдчилж байна. За их хүн хүүхдээ яагаад зөнгөөрөө мэдэрдэг вэ? Яагаад хэдэн мянган километрийн цаана байгаа хүүхдээ өлсөж байгааг, шаналж байгааг их хүн тийм үү? Утасныхаа цаанаас л хоолоогоор нь танд юм бэ. За өнөөдөр бид энэхүү эхийн зөн гэдэг авгаа зүйлийн цаадах сүнслэг хийгээд шинжлэх ухааны хамгийн гайхалтай нууцыг дэлгэх гэж байна. Энэ дугаарыг сонссны дараа та ээжийг мөн өөрийнхөө үрсийг хайрлах хайрт нь шал өөр төвшөнд очно гэдгийг амлая. За энэ бол надад бас их сонирхолтой дугаар болсон байгаа. Манай ээж бол намайг хаач байсан мэдэрч идэг, маш зөнтэй. Тэгээ надад бол ээж ингэх гээд байна, тийх гээд байна. Чи юу аваар асал зүүдлээд байна, яах гээд байна, ийш тийш явах гээд байна гэхэд яг л нэг юмд явах гээд ээж идэг. Тэр үед яваагүй байхад янз бүрийн асуудал үүсдэг. Явах юм бол бүр ойр орчны цуг явсан хүмүүст асуудал үүсдэг гэх ч юм уу. Тийм. Нэлээд олон юмнууд байдаг. За энэ гэхдээ та хэдэд сонирхолтой байх. За шалтгаан гэх юм бол зөн совингийн анхны холбоос хүүхэд хэвлээд бүрэлдсэн эхний саруудаас л хоолны дуршлаар нь дамжиж эхэлдэг гэж. За ээжүүд тийм үү гинтэл ерөөс огт иддэггүй байсан махандаа орж эсвэл шөн дунд цагаан идэх нэгдэг. Энэ бол зүгээр нэг дааврын өөрчлөлт бол биш. Энэ бол хэвлийдэх үр ээжээ би пячер бярта хүчрэхэг хүн болох гэж байна. Надад мах хэрэгтэй байна. Гэт ингээд уурглаг би бүрдүүлээд штэ хэвлий дотроо тийм учраас уурглаг зүйлийг нэхэд явах юм бол махаасаа идэх хэрэгтэй. За эсвэл би тийм үү номч мэрэгэн хүн болно гэж ивэл цагаан идэ нэхэд идэх хүүхдүүд хэвлий дотор байгаа хүүхд. Тэгж өөрийнхөө сүнсний хэрэгцээг ээжтэй зөнгөөр нь ойлгуулж байгаа анхны захиас юм гэж. За гэтэл тийм үү орчин үеийн ээжүүд маань энэ зэн совинго сонсох оронд за халуун орны хоол хүнс эсвэл халуун бэлэн гоймон гэдэг ч юм уу чипс юм уу харь нутгийн далайн гаралтай хүнсээр үүнийгээ дарж устгах гэдэг. За хэвлийдэх үртэйгээ тогтоох анхны зэн совингийн холбоосоо та химийн орцтой амттангаар битээ таслаарай. Янз бүрийн тийм junk food битээ дээрээ гэж. За хоёр дахь том мэдрэмж нь би өмнө нэг хальт ярьсан баг. Хордлого гэдэг зүйл байгаа шүү дээ. Жирэмсний 40 санагтойгоос эхлээд их үр хоёрын энергийн төв буюу энэ хүрднүүд нь чакранууд нь хоорондоо зөрчилдөж эхэлдэг. Ээжийн бие тийм үү? Миний дотор өөр нэг аим, өөр сүнс ажиллаад байна гэдгийг мэдэрч дархлааны системийн түнтэй тэмцэж нөгөө хоруу чанараа ялгаруулснаар дотор мухарч хордлого эхэлдэгэ гэд өмнө ярьсан тийм. За энэ бол ээж нь хүүхдийнхээ сүнстэй зөнгөөрөө танилцж байгаа шалгуур юм аа. За хордлогыг давах хамгийн шилдэг арга нь хэвлийгээ илээд нар зөвлөөд би чамайг мэдэрч байна. Чи миний нэг хэсэг шүү гэж хүлээн зөвшөөрөх ёстой. За энэ үед тийм үү аавуудын давнаа туллаа хань минь чадна гэх урмын өвгүүд бол ээжийн хүрднүүдийг тавьшуулж хордлогыг намжаад хүчтэй байдаг. Мөн давхар аавууд үртэйгээ сүнслэг асар гүн холбоотой болвол хордлогын дагаад мэдэрч идэг гэдэг зүйл байж идэг. Тэ. Энэ их сонирхолтой. Эхнэр нь хордлого өнгөд нөхөр нь дагаад өгөөд идэг. Ийм юм бас байд юм байлээ шүү. Энийг бол би өөрийн биеэрээ мэдэрсэн гэж. За тэгээд 71 хоногтойгоос эхлээд ураг
хэвлэл дотроо ээжийнхээ бүх мэдрэмжийг шууд копи хийдэг. Шууд хуулж авч эхэлж идэг гэсэн. Копиддэг. Та өглөө ажилдаа явахдаа тийм үү? Төгжрлийн ард ороод Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүс бол ихэнх нь л тэгж байгаа л байлгүй тий урдуур байрсан машинд уурлаад бухимдж байна гэдээ төсөөлөе л да. За энэ үед бол таны бид маш хүчтэй цусан давлгаа үүсдэг. Бие дотор тий энэ урсгал цус хөвлөд хүрийг маш ихээр цочоож айлгаж за бүр цаашлаа зулбалт үүсгэх эрсдэл төрөгдөн шүү. Таны уур хилэн хүүхдэд чинь шууд мэдрэгддэг шиг таны баяр хөөр тайвшралч бас яг тэр зөнгөөр дамждаг. За тиймээс уурламар санагдсан ч 10 удаа гүнзгий амьсгал аваад үрээ хамгаал сураарай. Энэ бол хариуцлагатай ээж хүний шинж нөхрүүд ч гэсэн нэг анхаарч явах ёстой. За мөн дээрээс нь арьсандаа тийм үү төрхөж байгаа хомсны бодог, өсний бодог хүртэл цусаар дамжиж хүүхдэд очдгийг шүү. За энэ хугацаанд бол аль болох байгалийн эрүүл зүйлсийг сонгох нь чухлаа. За хүн зөвхөн хоолоор шингэнээр шимтгийжэл авдаг юм биш. Арьсаараа бас хүн хоолж идэг. Тэгээ арьсан дээр юу төрөх чинь ямар биеийн шампунаар угааж ийн гэдэг ч юм. Энэ болгон тодорхой хэмжээнд хүний цус руу нэвчиж идэг маш бага хэмжээгээр. За энийг бол Америк эрдэмтэд за яг хин гэдгийг мартчихж нэлээд олон жилийн өмнө тэр судалгааны ажилдаа бол танилцчихсан. Америкт орт тавдартай болоод байгаа хүмүүс бол маш их шалтгаан тэр арьсаараа буюу арьсаараа хүн хаалладаг гэж. Бид нар чинь нөгөө тэмээний чөмөгний тос чөмгөн тос гэл янз бүрийн таргун тос гэл ингээл арьсан дээрээ түрхэж ясандаа шимдэжэл өгөхгүй бол тосоо түрхдэг. Тэгтэл яг тэрэн шиг өдөр болгон тэр химийн гаралтай бүтээгдэхүүнийг бие угаагаад биедээ түрхээд байна гэдэг чинь өөрөө асуудалтай. Тийм учраас аль болох эрүүл эко зүйлийг сонгох нь их чухал шүү. Энэ дээр сонсогчид маань анхаараарай. За хамгийн гол нууц гэх юм бол үрд тийм үү? Таны биед үрд хүүхдийн чинь эс үлддэг. Та хүүхдээ жирэмсэн байлаа гэж бод. Гэтэл төрүүлсэн байхад тэр хүүхдийг бүрэлдүүлж яхад үхийн эс нь таны биед ордог. Их хүн тийм үү? Хүүхдээ яагаад амьдралынханд оршид хизээч хаанч байсан зөнгөөрөө мэдэрч холбогддог. Тэрхүү гол нууц нь энэ баг. Тэ. Энэ бол зүгээр нэг хийсвэр сүнслэг яриа биш шүү. Шинжлэх ухаанаар батлагдсан үнэн юм шүү. Тэ. Хүүхэд тийм үү эхийн хөвлөд байх хугацаанд ээжийнхээ цусны орсголд өөрийнхөө эсийг нэвчүүлж оруулдаг. Өөрийнхөө цусыг ээжийнхээ цус руу нэвчүүлж оруулдаг. Гайхалтай нь хүүхэд төрөөд гараад явсан ч тэрхүү бяцхан эсэд ээжийнхээ биед үүрт амьдарч үлддэг. Би жишээ нь ээжийн бие дотор явж л байгаа гэсэн нэг эдээсэн болсон. Тэ тааж гисэн тийм. Таны хүүхдийн эсүүд тийм үү? Таны тархинд, зүрхэнд, цуснд гүйж яваа гэсэн. Тийм ч учраас хүүхэд чинь цэцэрлэг дээр унаж ирдэг. Эсвэл хаа хаалын гадаадын улсад өвдөж шаналгаад. Эсвэл таньж мэдэхгүй те таарахгүй зөнгөөрөө чи энэ хүнтэй суух хүн биш ээ гэдэг ч юм. За энэ болгоныг ээж хүн бол мэдрээд идэг их сонио. Тэгэхээр тэр хаа хоол гадаадын улсад таныг өвдөж шаналгаад таны дотор байгаа тэр эд эсүүд долгионоор холбогдож таны зүрх өөрийн ирэхгүй хөндөрлөж дотор чинь пал хийдэж штэ. Та хоёр салангад хоёр хүн шиг харагдавч нэгнийх нь бид нөгөөгийнх нь эс амьд л огшиж байж идэг. Тэгээ бүр үүгэрч зогсохгүй хожим тийм үү? Ээж нь ямар нэгэн хүнд өвчин тусах эд эрэхт нь өвчлөг үед таны биед үлдсэн тэр л үрийнтэй эсүүд өвчлсөн голомт руу очиж ээжигээ дотроос нь хангааж идэг. Эмчилж эхэлж идэг. Олон хүүхэд төрүүлсэн ээжүүд тийм үү? Урт насалж эрүүл байдгийг нууцсан хүндэл харшин. Монгол уламжлалд бол
эмэгтэй хүн төрөх тусмаа эрүүлждэг, эрүүл сайхан амьдардаг, урт насалдаг, аз жаргалтай амьдардаг гэдэг. Гэтэл бол одоо эсэргээрээ ярьдаг болчиход байгаа. За энэ бол нийгмийн маш олон шалтгаан байгаа. Энийг гэхдээ одоо бидний үе болон одоо ирээдүйн одоо өрсөм нь засчих واخа. За ээж нь үрээ төрүүлдэгч үр нь ээжийг насан туршид нь дотроос нь хамгаалдаг шүү. За ийм нэг шинжлэх ухааны баримт одоо байдгаа. За их хүн гэдэг бол зүгээр л нэг тийм тээд одоо төрүүлдэг хэвлэлээ төрүүлдэг тийм сав биш. Их хүр хоёр гэдэг бол орчлонгийн хамгийн агуу хүчрхэг сүнслэг сүлжээ. Эсийн төвшний бүр үрд салшгүй холбоос юм шүү. За хэрвээ та энэ подкастыг сонсож байгаа бол яг одоо ээж рүүгээ залгаад баярлаа гэж хэлээрээ. Хэрвээ та өөрөө ээж хүн болвол хэвлийг эсвэл хажуудаа унтаж байгаа өрөө үнэрлээд энэ гайхалтай холбоосоо мэдрээрээ. За өнөөдрийн дугаарыг ингээд төгсгөё. Хөх манхан тэнгэрийн ивэлт дэлгэрч хөрс алтан дэлхийн заяанд торинсон. Хэвлийгээс унсан өрмөнч хожмын өдөр ийм л хүмүүн болоорой. Орчлонгийн нууцыг танихын төлөө оюун ухаанаа үргэлж хорцолж зөвхөрлөлтгүй урагшлах байнгын суралцагч байж цээжиндээ багтааж сурснаа бусдад түгээж яваарай. Аливаа зүйлийн угийг нь ухаж алдаа оноог нь дэнслэх гүн судлаач болоорой. Сэтгэлдээ урлаж бодолдоо тунгаасан судалсан бүхнээрээ сайн сайхныг бүтээгч яваарай. Саруул ухаанда санахтаа түргэн саад бэрхшээлийн өмнө сөхрөхгүй тэмцэгч эрдмийн их талаад сурлагдаа эзэн нь байж ирч хүчээр дүүрэн өөдөө тэмүүлж амьдраарай. Цагийн салхийг цээжээрээ сорин зогсож шинийг үргэлж зоригтой илэрхийлж өвгдийн сургаал өв соёлоо дотроо тээж хуучныг хүндлэлтэй мандуулж яваарай. Гэгээн үйлсэд манлайлан арч эрдэм мэдлэгээр хинтж игнэшгүй. Гарсан авьяас гайхам чадамжаар олон түмэнд цаглашгүй гэрэлтээрээ. Унсан газар угаасан усанда улс их орондоо үлдсийтэй тустай. Орчлон ертөнцийн уудам орон зайд их дэлхийд нөөлөгтэй нөмөртэй амьдраарай. Удам судрагчин үнэн хүч ухаан бодолд ч гэрэлтэх болтугай. За